Гоо сайхны мэссэлж Ричард Тёгийн сүүлчийн илтгэл. Гоо сайхны мэссэлж Ричард Тё 40 наснда уушигны хор тавдрын 4-р шатанд байхдаа энэхүү гайхамшигт илтгэлийг 2012 оны 1-р сарын 19-нд тавьсан бөгөөд үүнийхээ дараа сарж бололгүй таалал төгссөн юм. Түүний илтгэл нь: та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. Миний хоолой баг зэрэг сөнг сонсогдож байгааг ойлгоорой. Намайг Ричард гэдэг, би эмч хүн. Өнөөдөр та бүхэнд өөрийн үзэл бодлыг хуваалцмаар байна. Намайг баг байхаас эхлээд л хэвлэл мэдээлэл болон эргэн тойронд байгаа хүмүүс ад жаргал бол амжилт юм гэсэн ойлголтыг надад өгсөн билээ. Харин амжилт нь эд баялгаар тодорхойлогддог гэж боддог байсан болохоор баг байхаасаа их л дайчин өрсөлдөөнд дуртай нэгэн болж өссөн юм. Би шилдэг сургуульд сурч мөн бүх салбарт шилдэг нь байх шаардлагатай гэж боддог байлаа. Миний зорилго бол амжилттай байж үндэсний хэмжээний өнгөнгийн шагналыг цуглуулах байлаа. Тэгээд ангаахын сургуульд орж тун удалгүй эмч болсон юм да. Та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Эрүүл мэндийн салбарт офтальмологи буюу хараа зүйн салбар нь хамгийн эрэлттэй мэргэжил байдаг гэж. Тийм ч учраас би тэр мэргэжлийг сонгож нүднийг лазерын аргаар эмчлэх аргыг судлахаар тэтгэлэг авсан юм. Энэ салбарт 2 патент авч амжилттай байсан хэдий ч надад эд хөрөнгө баялаг авчраагүй тул хувийн салбарыг сонголоо. Сүүлийн жилүүдэд гоо сайхны мэцлийн салбар хүчээ авч тоолж баражгүй их мөнгө эргэлдэж байдаг учраас энэ л миний мөнгө олжуулах салбар юм даа гэж бодож тэтгэлгээ дундаас нь хайж гоо сайхны мэцэлж болж хувийн эмнэлгээ нээсэн юм. Хамгийн харамсалтай нь энгийн нэгэн эмчээр хүн бахархдаггүй юм билээ. Харин баян, алдартай хүмүүсээр л бахархаж баатарм тарьцдаг. Энгийн эмчид $20 төлөхийг хүсдэггүй хүн уруулаа засуулахдаа 10,000, хөхөө томруулахдаа $12,000 төвгүй төлчихөд бэлэн байд юм билээ. Та нар одоо миний хийсэн сонголтод эргэлзэхгүй болсон байхаа. Хүн эмчлэгч гэхээсээ илүүтэйгээр гоо сайхны бүтээгч нэгэн болон хувирсан юм. Бизнес ч амжилттай хөгжиж байлаа. Хүмүүс анхандаа надтай уулзах гэж 7 хоног хүлээдэг байсан бол 3-7 хоног, сар, сүүлдээ бүр 2 сар хүлээдэг боллоо. Надтай уулзах хүмүүсийн тоо дэндүү олон байх нь намайг үнэхээр их баярлуулдаг байлаа. Эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам хэд хэдэн эмч авч ажилуулан эхний жилдээ сая долларыг олсон доо. Гэхдээ би ханад цадхаа мэдгүй дэндүү их донтчихсон нэгэн байжээ. Бизнесээ өргөжүүлэн Индонез улсад салбараа нээхэд гой сайхан болох гэсэн нутгийн баячууд үн асуулгүйгээр л биднэр үйлчлүүлдэг байсан гэж боддоо. Амьдралч сайхан байлаа. Мөнгөө юунд зарцуулж амралтын өдрөө яаж өнгөрүүлэхээ боддог байлаа. Зарим өдрүүдэд би ачааны машин худалдан авч уулзалтад явдаг байсан. Халаасны мөнгөөр ихтэл уралдааны болон хурдны машин худалдан авдаг байсан гэж боддоо. Нэг өдөр найз маань улаан Феррари худалдан авсан байгаа харагдлаа. Тухайн үед 458 загвар дөнгөжл гарч байсан үе л дээ. Миний хор шар хөдлөөд тэр өдрөө би саарлангийн Феррари худалдаж авсан юмдаг. Дараа нь эдлэн газар худалдан авч хаус бариулж эдлэн газараа ан хийдэг нэгэн тансаг нэгэн болж хувирлаа. Амьдрал ямар байсан бэ гэж үү? Сайхан бүсгүүчүүд, баячуудын хамт цагийг өнгөрөөж зугаацдаг нэгэн болж хувирсан. Миний хувьд амжилтын оргилд хүрсэн юм шиг л санагдаж байсан юм. Гэвч өнгөрсөн жил бүх юм өөрчлөгдсөн доо. Бэлтгэлийн зааланд гинт бие юм муудсан. Би ч өөрийгөө баг зэрэг ядарсан л гэж бодож байлаа. Гэвч тийм биш байлаа. Нуруу минь маш ихээр өвдөж эхэлсэн учраас ангийн найздаа очиж үзүүллээ. Оройн найз маань над руу уцтаж байна. Мис засал хийх шаардлагатай гэлээ. Эхлээд итгэхгүй найзыг олон асуултаар булсан ч байдал өөрчлөгдөхгүй болох нь тодорхой болсон юм. Маргааш өглөө нь олон шинжилгээ өгөөд эцсийн хариу гарах үед уушигны хор тавдрын 4-р шатанд хүрчээ гэдгээ би мэдсэн юм. Харамсалтай нь хавдар аль хэдийнэ тарих, нуруу, элэг рүү тархсан байлаа. Ганцхан хоногийн өмнө би бүх зүйлийг хяналтандаа байлгаж амжилтынхаа оргил дээр гарсан нэгэн байсан бол ганцхан хоромд би бүх зүйлээ алдсан. Томографийн зурган дээр энэ олон тол бүгд л хавдар гэд боддоо. Миний уушгинд энэ толб хэдэн мянгаараа байгаа учраас химийн эмчилгээ хийлгэсэн ч
3-аас 4 сарын настай гэдгээ хинээр ч хэлэлдэггүй би мэдэж байсан юм. Тэнгэр нурах шиг л боллоо. Энийг та нараас нугаад яах вэ? Надад бүх зүйл байгаа хэдий ч би маш ихээр хямарч байлаа. Инээдтэй юм шиг. Энэ олон амжилт, эд баялаг надад ад жаргал авчирсан гэж юу гэдэг асуулт миний толгоноос гарахгүй болсон юм. Феррари болон маш олон худалдаж авсан үнэтэй зүйлс маань миний сэтгэлийг ганц хоромж таатагуулж чадсангүй. Олон хүмүүстэй харьцах, хайртай гэр бүл, найз нөхөд минь л миний амьдралын ад жаргал байсан юм байна гэдгийг одоо л ухаарч байна. Шинэ жилээр гялгар машин хөлөглөн гэр бүл, хамаатан, найз нөхдөөрөө зочлохдоо машинаа гайхуулан явдаг байсан гэж боддоо. Тэдний асуудлыг үл ойшоож байсан тэнэглэл минь атаархал үзэн ядад авчирдаг байсныг сүүлд л ухаарцсан. Миний тэнэглэлээс болж зовлон минь хуваалцах хүн дэндүү зөвхөн болсон гэдгийг би ойлгосон юм.